Байгаль орчин ногоон хөгжлийн яам. Мазаалаа хамгаалсан үзүүлж байна. Сайн байцгаана уу? Намайг Мазаалаа гэдэг. Сүүлийн жилүүдэд идэвхтэй өөрчлөгдөж буй байгаль цаг агаарын өөрчлөлт хүмүүсийн үйл ажиллагаанаас болж Мазаалаа миний тоо толгой ихэд сөөрч байгаа билээ. Энэ Мазаалааг эвш харин бамруу шиг маань аламцэг хэмээн нэрлэдэг юм. Мазаалаа би бамруучтай болох гэж 2 жил хүлээн. Гэхдээ голдуу ихэр бамруучтай болдог юм. Мазаалаа би Монгол орны өвөр хэсэг Алтан өмнөд говьд говийн их дархан цацд газрын бүс нутаг аж богд ээж хайрхан захуй зарамангийн баян бүрд сэгс цагаан богд зэрэг газруудаар нутгалдаг билээ. Агуйн хонгил, хулсан ширэнг, сухайн төглөн миний гэр болдог юм. Говьд болох байнгын ган ачиг цаг агаарын эрсдэс уур амьсгалаас болж бидний идэж хоол, ховордон амьдрах нөхцөл минь улам багассаар. Одоо миний хамаатнууд амандах шүднийхээ тооноос ч бага хориотхон болоод байгаа нь туйлаас эмээнэлтэй. Дэлхий дээр олон төрлийн баавгай амьдардаг юм. Мазаалаа надаас гадна Монгол нутагт минь амьдрах ойн хүрэн баавгай, хойд туйлд амьдрах цагаан баавгай, хулсны баавгай, панда амьдардаг. Баавгай биднийг нэг ижил хувь тавилан өгтөж байгаа нь аюултай. Гэхдээ л хүмүүс та нарын оролцоотойгоор өмнөд хөршийн хулсны баавгай устан мөхөх аюулаас аврагдаад байна. Мазаалаа бийч гэсэн ухаанд хүмүүсийн ач тус дэмжлэгт туслалцаатайгаар өсөж үржих болно гэдэгт итгэж байдаг юм. Олон жилийн өмнө их нутгаасаа гарч улмаар устж үгүй болох аюулд ороод байсан тах эдүүгээ буянтай хүмүүсийн сайхан сэтгэлээр их нутагтан иргэн ирж идээшин амьдарч байна. Устж үгүй болсон минжиг үржүүлэн нутагшуулж байгаа нь наддаж гисэн итгэлийн зулыг бадрааж байна. Мазаалаа бидэнд тэнгэр нь цэлмэг, хүн ард нь өгөөмөр, уудам дэлгэр Монгол нутгаас өөр эх орон үгүй билээ. Домогт говийн эзэн Мазаалаа би элсэн шаргал говьдоо урт удаан өнөр өдхөн жаргалтай амьдрнаа гэдэгтээ итгэж байна.